Улсын шадар сайд амар сайхан даргаыг төлөөлж түүний төрсэн ах улсын их хурлын гишүүн засгийн газрын гишүүн асан оюуны ундраа группийн ерөнхийлөгч Отхон баяр та мэдлэгэд дэвшүүлж өгөх хэлнэ гэж таныг энд дэвтэрч байна. За энэ хандвийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн бүх хүмүүсүүдэд Монгол Улсын шадар сайд амар сайхны нэрийн өмнөөс болон одоо гэр бүлийнхаа ах トゥ нарынхаа нэрийн өмнөөс бүх хүмүүсүүд чин сэтгэлийн талархал дээр хэлье. Тэгээд за ингээд увс гэдэг энэ одоо манай газар болоод одоо манай аавын ээжийн одоо төрсөн ийм одоо нутаг. Тийм учраас бол бид нэр одоо үр хүүхдүүд нь энэ одоо увс аймгаар бол үргэлж одоо бахархаж явж их эцгийнхаа одоо ажиллаж амьдарч төрж өссөн унган газраас нь бид нэр үнэхээр одоо маш чухал одоо ийм одоо зүйл үнд зүйлээ гэдгийг бол сэтгэл зүрхэнтэй тээж ойлгож ингэж явж ирсэн ийм одоо хүмүүс байгаа. Бид бүхэн одоо өнөөдрийн миний одоо аав увс аймгийн Бөхмөрөн сумын харьяат ээж маань увс аймгийн Давс сумын харьяатай ийм одоо ийм хүмүүс байгаамаа. Өнөөдөр бид бүхний одоо хайртай аав минь одоо Тэнгэр тайсан ч гэсэн өндөр настай ээж маань одоо 96 насыг ингээд хүрээд явж байгаа. Тийм учраас бол одоо ээжийг төлөөлж та бүхэндээ бас тэр настай буурал ээжийнхаа нэрийн өмнөөс нутгийн одоо ард түмэндээ сайн сайхан одоо байхын өрөөлийг дэвшүүлж мэдчилгээг нь одоо дамжуулаарай гэж одоо хэлээр ярьсан шүү. Тэгээд тийм учраас бол та бүхэндээ бас энэ өнөөдрийн хамтын арга хэмжээнд хүрсэн ирсэн бүх хүмүүсүүдтэй эрүүл энх аз жаргал сайн сайхныг хүсэн өрөөё. За тэгээд хандив гэдэг энэ асуудлаас гол нь одоо энэ уул усны дэваажин болсон ус аймаг гэдэг бол одоо бид бүхний зүрх сэтгэл байнга мөнх одоо орших үр хүүхдүүдийн маань хүртэл одоо энэ аймаг орон нутаг ус аймгаараа одоо бахархдаг ийм одоо байгаасаа гэж одоо ирээдүйн хойч үеийг бас бидний залгамж үр хүүхдүүд одоо үндэс угсаагийн маань хүртэл ингээд цааш нь ингээд үргэлжлүүлээд аваад явах ийм үүрэгтэй гэдгийг бол бид одоо ойлгож байгаа. Тэгээд энд одоо хандвийн арга хэмжээнд оролцож байгаагийн хувьд гэр бүл ах トゥ тэгээд төрөл садан бүгдийнхаа өмнөөс бид бүхэн одоо ярилцж байгаа нэгээд 100 сая төгрөгийн хандвийг одоо хандвуулж байна гэдгийг одоо яа тэгээд та өгсөн одоо үүрэг даалгавар тэгээд бидэнд одоо ярьж байгаа ингээд энэ хандвийг одоо өгөх болсонд бол ингээд бүх хүмүүсүүдтэй ингээд танилцлаа та бүхэнтэй тэгээд хамтар цаашаа өшөө одоо нутаг усаа одоо дэмжиж байхын одоо өрөөлийг дэвшүүлье. Тэгээд бидний одоо санаа сэтгэлд одоо үрд ингээд үе үед одоо ингээд увс гэдэг аймагта хамтдаа ингээд мөнхөрч явах болно гэдгийг энэ дашамт хэлье ингээд баярлалаа та бүхэнтэй. За баярлалаа. Архим үндэстэгчдөө хүндэгдэн суудалтан орж байна.